Замдан шатар нүүрсний хулгайг шийдэхийн тулд хууль зүйн дотоод хэргийн сайдаар инх баярыг томиллоо. Сайн мэцгэн үзэгчдээ глобал мэдээний хөтөлбөр хэлэхэд бэлэн боллоо. Студид хөтлөгч Мөнх баяр ажиллаж байна. Урлаг бүхнийг нэгтгэнэ. Эрдэнэт хотод Улаан уд хотын хэдийн засаг соёлын өдрүүд боллоо. Өхөр 14,000 адуу 10,500 хонь 11,500. Баян Ушуунд 21 аймгийн малчид махаа өөрсдөө зарах цэг шинээр нэгдлээ. Эрдэнэт хотноо Улаан удын соёл эдийн засгийн өдрүүдийг бүжиг дуу хураар нээв. Бураадын нийслэлээс ирсэн шилдэг уран бүтээлчид урлагийн хамтлагууд Монголын үзэгчдэд төрөлх нутгийнхаа баялаг уламжлалыг бүрэн утгаараа толиуллаа. Эрдэнэтэд болсон Улаан удын соёл эдийн засгийн өдрүүдийг тод яруу бүжиг дуу хуураар нээлээ. Бураадын нийслэлээс ирсэн шилдэг уран бүтээлч хамтлагууд Монголын үзэгчдэд төрөлх нутгийнхаа баялаг уламжлалыг толиуллаа. Эрхэм ах дүүсгээ дунд удаан засварсан дараа ирсэндээ баяртай байна. Манай уран бүтээлчид та бүхэнд гайхалтай хөтөлбөр бэлтгэсэн байгаа. Манай соёл уламжлалыг бидний амьдарч буй уур амьсгалыг бүрэн мэдрэхийн тулд та бүхэн заавал Улаан удад зочлоорой. Бид та бүхнийг хүлээж байна. Тайцнаа уламжлалт Орос буряд аялгау алдартай Оросын дуу бүжгийн тоглолт Попури ихшгэллэв. Эрдэнэтийн хүүхд 50 жилийн явбал яг харахгүй зөвлөлт холбоот улсын ах нарын тухайн үеийн зөвлөлт холбоот улсын бүгд найрамдах Монгол ард улсын засгийн газрын хоорондын хамтын хүчээр энэ хот маань өргөжин тэлж өнөөдөр уурхайг дагсан энэ хот маань Монгол улсын эдийн засгт тэргүүлэх байрлалыг эзэмшдэг. Эрдэнэт өдөр маань баатар өдөр болсон ийм сайхан хот эрчдийн хоёр хотын маань тэгш өргөн дэлгэр сайхан болох болтугай 2027 онд самжиж байгсны 25 жилээр илүү сайхан өргөн дэлгэр хамтаа тэмдэглэн өгүүлэхийг хүсэж байна. Бураадын уран бүтээлчид ур чадвараа гайхууллаа. Тайцнаа хөрөө хүртэл ихшгэлжээ. Монголын үзэгчид бураадын уран бүтээлчдийн тоглолтоос сэтгэл хангалуун үлдлээ. Концерт из Улан-Удэ. Улаан уд бураадаас ирсэн тоглолтууд үргэлж онцгой, өнгөлөг, олон өнгийн хоолойтой байдаг. Энэ нь бураадын уран бүтээлчдийн ялгарх онцлог юм. Надад Забава чуулган тоглолт таалагддаг. Хөгжилтэй, эрч хүчтэй байдаг шүү. Забава. Улаан удын соёл эдийн засгийн өдрүүд найрамдлын тоглолтоор өндөрлөлөө. Тайзнаа бураадын болон Монголын авьяаслаг уран бүтээлчид хамтдаа тоглолоо. Трина Иллюстратова, Доржи Чадапов, Сергей Тучков, Жанчевдорж Батторж, Аист Глобал. Эрхэм үзэгчдээ та бүхэнд цөөн хормын мэдээг хүргэж өгье. Манай улсын хамгийн өндөр настай Ахмад 107 настай эмэгтэй байна. Олон улсын Ахмадын баярын өнөдөр мэндэлсэн 1350 хүн байгаагаас 547 нь эрэгтэй, 803 нь эмэгтэй. Манай улсын нийт хүн амын 9%-ийг Ахмадууд эзэлж байгаагаас 40.2% нь эрэгтэйчүүд бол 59.8% нь эмэгтэйчүүд байна. 60-аас дээш настай Ахмадуудын 31.3% нь орон нутагт амьдардаг гэж үндэсний статистикийн хорооноос мэдээллээ. Нийслэлд хагас когшсон шахмал түлшийг борлуулж эхэллээ. Энэхүү түлш нь ахуйн хэрэглээнд нүүрсийг хэрэглэж болох хамгийн боловсронгуй бүтээгдэхүүн бөгөөд энэ үл 306,000 тонн хагас когшсон шахмал түлш хэрэглэнэ. Тус түлшинд Шинжлэх ухааны академийн химийн технологийн хүрээлэн болон бусад лабораторийн хийсэн судалгаагаар сайжруулсан шахмал түлшнээс 45-аас 50% бага бохирдол, 25% бага угаарын хийг ялгаруулна. Нарийн ширхэгт тоосонцор 80% багасна. Яндангаас гарах агарын бохирдол 80 хүртэл хувиар буурна гэж тооцоолжээ. Ерөнхийдөө Улаанбаатарын агаар орчны бохирдол 45-аас 50% хүртэл буурах юм а. Газар зохион байгуулалт Геодез зураг зүүн ерөнхий газар уулчдын үндэсний холбоо болон мэргэжлийн байгууллагууд орчин үеийн өндөр технологи бүхий багажаар Монгол улсын хамгийн өндөр цэгийг дахин тогтоолоо. Тухайлбал таван богд уулын оройн цэгийг 4081 м, хүйтэн уулын өндөр 4351 м, мөнх хайрхан уулын өндөр 4196 м тус байгааг тодорхойлжээ. Үүний зэрэгцээ уулын нэршлиг буруу ашиглаж байгаа асуудлыг залруулахын тулд улсын хурлаар батлагдсан албан ёсны нэршлиг түгээхээр болжээ.
Эрдэнэс 5 компани Монголын хөрөнгийн биржээр дамжуулан 2 удаагийн арилжааг амжилттай хийж 10.8 сая Америк долларын үнийн дүн бүхий 268.8 мянган тонн эрчим хүчний нүүрс амжилттай арилжжээ. Арилжаанд 2 харилцагч оролцож бүгд найрамдах хятад ард улсын мандал бомбд хүртэл хүргэж өгөх нөхцөлтэй худалдан авсан байна. Арилжаанд компани нүүрсийг сорчлон олборлохгүй байх бодлого баримтлан кокосч болон эрчим хүчний нүүрсний олборлолт болон борлуулалтыг нэмэгдүүлж байна. Бусдын Facebook-т хууль бусаар нэвтэрч 2 сая 102 мянган төгрөгийг залилжээ. Тодорхойлбол хохирогчийн Facebook хаягт танихгүй итгээд хууль бусаар нэвтрэн найз нөхөд ах эгч нар руу зураг шүчиж мөнгө гуйж залилж авсан байна. Уг хэргийг мөрдөн шалгаж байна. Хүмүүс өөртөө ч мэдхгүйгээр Facebook-ийн нэр нууц үгээ алдаж байна. Тиймээс кодыг ойр орхин солих, мөн хэн нэгний хаягаас яаралтай мөнгөний гуйлга бүхий чат ирвэл хаягийн эзэнтэй заавал утсаар холбогдож нэгтлэхийг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа. Монгол Оросын шуудангийн байгууллагаар дамжуулан овор ихтэй том хэмжээний барааг тээвэрлэдэг болно. Энэ тухай Дэлхийн шуудангийн холбооны их хурлын үеэр Оросын шуудангийн ерөнхий захирал Михаил Волков болон Монгол шуудны ерөнхий захирал Тэлбэн нар ярилцаж тохирчээ. Хоёр улсын шуудангаар ачаа тээврийн мөрсгөл болоод үйлчлэгээний төрлийг нэмэгдүүлнэ. Тухайлбал 50 кг хүртэлх жинтэй хүнд илгээмжүүлэн 500 кг хүртэлх том оврын ачааг илгээх үйлчлэгийг бий болгоно. Ингэснээр сэлбэг хэрэгсэл, тавилга болон ахуйн цахилгаан хэрэгсэл болон олон төрлийн барааг илгээх болох юм. Түүнчлэн хүргэх хугацааг богиносгох тал дээр анхаарна гэжээ. Ice Global-ийн цөөн хормын мэдээ байлаа. Ажлын амжилт хүсье. Өхөр 14,000 адуу 10,500 хонь 11,500. Улаанбаатар хотын махны үн ийм байгааг дуулсан бид чихэндээ итгэлгүй өөрсдөө очиж үзлээ. Юу болсныг үзүүлье. Эргэн Амгаланбаатарын санаачлан байгуулсан тус захыг 21 аймгийн малчид зорин иржээ. Энэхүү мах худалдааны цэгийн нэг онцлог нь тэнд загдаж буй махны үн бусад зах худалдааны төвийн үнээс 3-аас 10,000 төгрөгөөр хямд байгаа нь худалдаа авагчид таатай нөхцөлийг бүрдүүлээд байна. Одоогийн байдлаар тус захад өхөр адуу хоньны мах 14-10,000-аар загдаж байгаа бөгөөд иргэд малчдын гараас хямд мах худалдаа авч байгаадаа сэтгэл өндөр байна. Энэ бол жинхэнэ окей. Сайн. Малчтын гараас ард иргэдэд яг малчтынхаа үнээр ард иргэдэд оногдож байна шүү дээ. Тэг. Сайн байна. Энэ бол сайн авууштай санаа. Энэ ийм зах олон болох тухай. Малчдын зарж борлуулж буй мах нь эрүүл ахуйн шаардлага хангасан төдий малчид тухай аймаг орон нутгийнхаа эрүүл мэндийн газраас 6 сарын баталгаатай бичигтээ ирдэг байна. Тиймээс тэдний зарж буй маханд ямар нэгэн санаа зовох зүйл байхгүй гэдгийг 21 аймагаас зорин ирсэн малчид өгүүлж байлаа. Би энэ одоо фэйсээр нэлээд сайн харсан л да. Тэгээ анх удаа орж ирэл хоньон зараад одоо дуусах гал байж байна. Тэ. Маш их үр дүнтэй энэ одоо ченжүүдийг оролцуулахгүй юм байгуулсан одоо тэр Балжин гэдэг залуу талархаж байна. Тэ. Тэгээ иргэд маань ч их хөл хөдөлгөөн ихтэй. Тэ одоо маш сайхан сэтгэлтэй мах авч байна. Малчдын гараас шууд мах худалдаа авах боломжтой ийм зах нээгцэн явдалд нийслэлийн иргэд туйлын баяртай байна. Мөн иргэд үүнийг нийслэлийн бусад бүсүүдэд хэрэгжүүлж эхлүүл махны үнийг хөөрөгдлийг хязгаарлах, хүнсний хүрт хэмжээг нэмэгдүүлэх бодит үр дүн гарна гэж үзэж байна. Энэ бол ууг нь ганц бодож байгаа зүйл юм байна минийх. Одоо энэ хотоос нааш шавдаг нэг арц сул байна. Энэ дүүрэгт нь ингээд малчтын гараас аваад арай өөр юм. Тий. Тэгэхээр одоо энэ хороолд байгаа улсууд хүч шонхор цаанаас байж улсууд нааш яд энд зам төгжээтэй. Иймэрхүү зовлон байна да минийх. Түнс энэ их зүгээр юм. Жанчив дорж, Батдорж, Гантлаг төгс, Оюун Жаргал, Евгений Павлов, Энхот Мөнх баяр, Ice Global. Энэхүү хүрээнд Global мэдээний хөтөлбөр өндөрлөж байна. Студиуд Энхолдын мөнхөр ажиллаж байлаа. За удахгүй хөвтөрж байна. Тийм болохоор та бүхэнд гадаа гарахтаа хувцас тааруулж өмсөөрэй.